Хурд мэдхгүй одоо хурд гайгуул гэж бод. Яг амраахаас л хурдан л авах. Би одоо амраахтай зодтолд оруулсан. Тэ. Би одоо хүүхдийн л их өрөвдөж байна да хөрх юмд. Би чи мөнхчөнтэй таарсан. Мөнхүүштэй таарсан. Манай мөнхүүш чинь саяхан шинээр комедиан болсон. Тэгээд ерөөхдөө бол өөрөө саксны шигшээ юм байлээ. Тэгээд маш спортлог залуу байгаа. Би бол эхний раундд нь л унахгүй бол ер нь 3-4 л бол хилаанд би одоо хөгшин уучраас айгүй хөгшин жигшин. Амраахыг бодох юм бол би жоохон хурдан л ах. Цаа чин гэхдээ айгүй намайг бодвол махтаа шилтэй болохоор хүчтэй зохих байх л гэж бодож байна. Эхний раунд дээр л мөнхүүшийг ерөнхийдөө бол доогуур зохилтоор буулгаж авах гэсэн санал юутай. Гэхдээ эмзэг эрхтэн дээр нь бол зохицдоггүй шүү дээ. 2-3 бэлтгэл хуваараа хүрээлэн дээр очиж бэлтгэл хийсэн, гүйсэн, бас нэг 7 хоног бэлтгэл хийсэн. Бэлтгэл хийсэн би Ширэн Бэлэг клуб дээр очиод нэг 7 хоног орчим бэлтгэл хийсэн. Ямар ч юм нэг анхан шатны юм хамаа заалгаад авсан байгаа. Мөнхчөнгө бол нэг зохиод унгаацсан шүү бэлтгэл дээр. Мөнхчөнгөөс л асуух юм. Одоо ер нь намайг миний зохилтыг дараа нь амраахаас л асуу та. Үгүй айгуу тийм зөөлхөн ингэж ийлж цогд юм билий тэгээд би ч одоо багтаа өчнөд пойлдууллаа тэгээд пойлдуулахаас гайгүй хэлбэл гэж бодож шүү дээ. Би таныг зөөлөн зодноо л гэж хэлээ да. Өөр ч хэлэх үү? Угаасаа би ч нөгөө хотны хамарнаас цус гаргаж үзээгүй юм чи ер нь бол жоохон өөртөө ихтгэлгүй байгаа шүү дээ. Тэгээд эхний раунд хоёлоо үзье тэгээд ялуул сайн л үз ялахгүй бол тэр л үз гэж бодож байна. Эрхэм хүндэт үзэгчдээ арх алхын Монголын сайхан ирчүүд шиг архуу сайхан би хаагууч амны фигүр нь өндөр хөгжсөн Comedy Lab-ын залуус үзэгч та бүхэндээ мэрэгжлийн бусын бус боксинг тэмцээнийг шимтэн үзхийг урьж байна. Улаанбулангаас Улаанбаатар хотын 3 удаагийн Ороомог эдэлтийн авраг шинжлэх ухаан техникийн сургуулийн 9-р курсын оюутан мөнхүүш Цэнхэр Булангаас Comedy Lab клубын захирал Монголын либертачуудын 1-р атман Comedy Lab-ын 9-р атман амар төвшнөр оролцож чинь за мөнхгүйш маань бол эхэндээ бол нэлээд хурдан дайрж явах шиг байна. Энэ арга байхгүй олон жилийн цөөвөн гуралтай шүлний араас хөөцөлдсөн туршлагатай. За мэдээж амраа бол зөрүүлээд үнэхээр энэ олон жилийн бас туршлага зааж чинь хүнийг хөгшин гэж хэлж болохгүй үзэгчтэй. За мөнхгүйшийг бол одоо тоолуулаад авч явах шиг байна да энэ ч. За одоо энэ толгойных нь хамгаалтыг янзалж явах шиг байна. Манай мөнхгүйш бас нэлээд зогч чинь. Мөнхгүйш одоо баргийн бол зогдгоо. Амраа бол бас нэлээд үз. За тэр хараад байгаарай энэ баавгаа гинх гад итж байгаа хөгшин гятад аяттай. Амрааг бол басч болохгүй. Хөгшин гэж бол болохгүй мэдээж. За тэгэлгүй яах вэ? Энд чи хий гიშгж явах шиг байна. За мөнхгүйшийг бол бас нэлээд эвгүй болгоод авч байна. За мөнхгүйш маань бол аргагүй нэлээд тэмцэн. Манай мөнхгүйш нэлээд хурдтай. Маш хурдан бэлтгэлээ хийдэг газар нь итүүгэн гуанцнаас пэршгээ авч хулгайлж тооцооноос морд зугтдаг. За гэхдээ энэ төр бол одоо амраа бол бас хурдаар дутхгүй бол үзэн олон жилийн дуршлаг байгаа. Хүнийг одоо хөгжирсэн гэж хэлж болохгүй. За энэ дэр харагдаж байна. Сайхан зогч байна да. За сайхан үзэж байна. За энэ ч одоо жоохон хүүхдийг бас хамаагүй тэгж болж ийн үгүй юу? Энэ хоёрын хооронд бол насны зөрүү нэлээх байгаа тоолж байна. За тэн чи хануу дарга бол мөнхгүйш. За энэ бол ямар ч нэмэр байдаг юм дөө чаавас. Хануу тэнчэнс бол одоо найзаасаа зээлсэн амны хаалттайгаар бол нэлээд үзэж जैन. За энэ ч бол дасгалжуулагч хийж байгаа хануугаар дасгалжуулсан ч үндэ. За тэр амраа бол нэлээд зайнаас гитээд мөнхгүйш нэрээ ямар сайхан баруун гор бол сайхан орж जैन. Ванс нэгч нэртэй нэлээд олон жил хэрэлцсэний туршлага бол байгаа. За ингээд 1-р үе өндөрлж байна үзэгчтэй. Эхний раунд бол үнэхээр гайхалтай явагдлаа. Энэ хоёр бол насны зөрүүгээр бол нэлээд олон гэтэл бол ан маань үзэж जैन. Манай мөнхгүйш бол нэлээд хүчтэй баруун бол орж ирж явах шиг байна. За тэгэлгүй яах вэ? Амраа маань ч гэсэндээ мөн адилхан энэ ч бол бас хүнийг бол хөгжирсэн гэж болохгүй. За тэн ч тулгаа бол баахан худлаа шаагаалах шиг байна. Ер нь бол нэмэр байхгүй дээ тэгж хэлж байгаа бол. Ирүүлж аз шаардлыг ам. Injury Morinaga Mongol.
За тэгэхээр одоо Амраа Мөнхүш хоёрын хувьд бол насны зөрүү бол байгаа. Мөнхүшийн үеийн охтууд Амрааг бол нэлээд найрах гэж оролддог. Гэвч Амраа бол тэдний ээжүүдийг сонирхдаг тийм онцлогтой байгаа үзэгчтэй. Тэгэхээр энэ ч бол мэдээж Мөнхүш энэ тий хинийх нь хамаатны охин билээ дээ. Мөнгө төгрөг өгөөгүй бохоо энэ охинд тий. За ингээ 2 дугаар раунд бол одоо удахгүй эхлэх гэж байгаа шиг байна үзэгчтэй. За тэгэхээр тулгаанаа бол харцгаая. За энэ ч нэлээд холоос. За Мөнхүш бол нэлээд цаг энэ Амрааг өстой морин цаг руу аваач ээжгүй яач. Нэлээд орчих шиг боллоо. Манай Мөнхүш бол илүү дайчин үзмээр байна. Гэхдээ мэдээж бол нэлээд сайхан дайчин үзэж байна. Тий. Амраа бол сайхан хойшилтын Мөнхүш бол үзэж байна. Хас овоо үзэж шүү тий. Комедигоо ингэж хийдэг болж аландаа манай хүн. Тэр. Зүйтэй энэ ч манай Амраач зүгээр нэрээ. Тий. Ерөөсөө чинь доод ангийнхаа хүүхдийг зогсож байгаа юм шиг бас алгадж шүү. Боксер алгадахгүй, майжж болохгүй. Тий. Сайхан орж байна да энэ ч. Сайхан. Нэлээ үзэж байна. Манай шүүгчийн зангаа бас сайхан харагдаж байна. Энэ тулааныг үзэхэд бол үнэхээр гайхалтай байна. Амрааг бол одоо 2 раундын дараа хялаах болов гэсэн Мөнхүш олигтой явж өгөхгүй. За гэхдээ бол насны зөрүүтэй ч гэсэндээ үзүүштэй сайхан тулаа үзэж байна. Эрхэм мөндөд үзэгчтэй. Манай Амраа бол нэлээд ууртаа дайрж ах шиг байна. Мөнхүш бол Comedy Lab-ийн нэлээд олон хурлыг тасалсан гэдэг нь бол энэ тулаанаас харагдаж байгаа. Манай Мөнхүш ч гэсэн техникийн хувьд илүү боловч шиг яалтчгүй захирал учраас бас энэ ч өөрийнхөө одоо Comedy Lab-д байх байр суурийг хадгалж үлдгүүднээс хамаагүй бол дайрахгүй байх шиг байна. Залуу хүн бол гэхдээ аваа үзэж байна. Амраагийн цогцолтууд бол сайн орж явах шиг байна. Тарчиг залуугаас тартаа гөгшин дээр гэж энэ тулаанаас бас харж болно. Гэхдээ мэдээж Мөнхүш маань ч гэсэн нөгөө талд бол мэдээж Амраад бол одоо мөчөөгөө өгөхгүй. Энэ хоёр бол насны зөрүү бол нэлээд байгаа гэж хэлсэн байгаа. Мөнхүшийг одоо дөнгөж төрж байхад Амраа бол картын бараанд ойчролж исэн удаатай. Тиймэрхүү байна. Үнэхээр гайхалтай. За, Мөнхүш шууд орсон 3 дугаар раунд ч удаа халуухан болох нь ойлгомжтой. Оновчтой цогцолтуудаа сайхан орж ийн. Амраа тэнцээ бол нэлээ хий зохиод ах шиг байна. Манай Амраагийн жоокнуудаас айгүй хий явдаг. Тэр хойноос нэлээд савч. Сайхан. Жинхэнэ халаан болж энэ эрхэм мөндөд үзэгчтэй 1968 оны Мохаммад Али, Жо Фрейзерийн тулаан шиг болж байна. 85 оны Хигл Хейглер хоёрын бас гайхалтай тулаан байдаг. За энэ хоёрыг бол одоо тэрэн цаашаа гэхдээ бол ер нь манай байрны хойдолч гэсэн сүүлийн талхыг авах гээд 90-ад онд бол манай байрны хоёр атмаа ихчүүд бол алгацдаг байсан. Тэрнтэй ойролцоо бол үзэж явах шиг байна. Манай Амраач одоо үнэхээр Брад Питт шиг сайхан залуу бол гарч ирсэн. Одоо бол энэ ч нэг хүндийн өргөлтийн үгайтэй Мөнхүш маань цусна гарцсан чааваас 2 мм цус гарсан. За Амраа маань бол тулаад явсан тэнцээ. За захирлын хойноос нь бол зохгүй баха. Манай Амраа бол тавьдсан харагдаж байна. Нэлээд одоо хурдан тавьдаг хүн бол биш. Гэхдээ бол мэдээж нас бол байгаа. Тэр бол цусуу кетчуп үгмээр тэр цаанаас бол Мөнхүшийг заналтай үзэж байна да. Сүүл рүүгээ бол Мөнхүшийг 2 чунгаа давлагдаг гიშгэл бол алдаж явах шиг байна. Манай Мөнхүшд бол мэдээж оюутан байсан хоол ундны төлөө нарканы төлөө бол алалцчихсан удаа бол маш их байгаа үзэгчтэй. За тэгээд энэ тулаан маань бол ингээд үүгээр өндөрлж явах шиг байна. Шүүгч бол энэ тулааныг бол зогсоохыг шаардсан байна. Үнэхээр гайхалтай тулаан бол тулгаа дасгалжуулагч бол баяр хүргэж явах шиг байна. Гэхдээ тулгаагийн харцнаас харахад бол Мөнхүшд мөрий тавьсан аятаа бол одоо харагдаж байна. Гэхдээ бол энэ тулаан бол үнэхээр гайхалтай өндрөлсөн. Амар төвшингийн ялтаар эхний раунд дуусч байна. Мөнхүшийн хувьд маш харамсалтай байна. Захирал гэдэг утгаараа жоохон харьяа хаалга орчууч гэдэг хардлагт бас явж байгаа баха гэж бодож байна. Хожирт бөмбөлөгтэй таныг сэргэн. Сэтгэл жоохон гундаа байна. Би бол өөрийгөө ер нь хожицсан гэж бодсон. Тэгээд яг нэг нөгөө хэлэхэд энэ шүүгчийн Амраах олж ирсэн бохоггүй. Тэн дээрээ жоохон бодлоо орчлоо гэж харж байна. Яах вэ гэхдээ тэгээд Амраахыг юм муухай юм хийдэг хүн гэдгийг ер нь бол би мэдчихсэн дөө. Ерөнхийдөө бол. Одоо яах вэ нараад одоо гэж бодчих. Тиймээс бол Амраах одоо
Яа айгүй л гондоо л. Мөнхөш бол амар хүчтэй өрсөлдөгч байлаа. Гэхдээ манай хүний цохилтоо жоохон сул юм шиг санагдлаа. Тэгэл жоохон би яг тэрүүгээрээ л яллаа. Түүнээс биш ерөнхийдөө бахарталт эдрээр хамаагүй. Тэгээд мэдгүй би ч нөгөө нэг өөрөө жоохон залхуу тоглолт юм шиг байна. Тэгсэн чинь бас нөгөө хялаалт эдэр бас гайгүй ер нь. За энэ желли гэдэг ийм витамин Монголд орж ирсэн байна. За тэгээд би энийг бол илүү турж байгаа хүмүүст одоо санал болгомоор байна. Калоргүй. За дээрэс нь одоо өдөр ингээд өлсөд хоол идмээр санагддаг штэ. Тэр үедээ энийг хэрэглээд витаминаач авчин бас үүсэх мэдрэмж дарагддаг юм байна. Тэгээд энийг сонгоорой. Хоёр ч яг жин тэнцүү, өндөр тэнцүү бас тэгээд хамгийн ихнийх гэдэг утгаараа жоохон ядралтгүй байсан болохоор их сайн үзлээ л гэж бодож байна да. Амар байлаасаа яа. Бүр амар ядартай юм шүү дээ. Сүүлдээ баг ингээ гараа өргөж чадгаа байлаа. Гэтэ яг оны нөгөө хэлэхэд амраах айгүй хүчтэй зөхтэй юм лээ. Надаас нэг 10 ил илүү болохоор айгүй хүчтэй л зөхөлт нь мэдрэгдэжээ. Тэгээ яг үзэж байгаа та бүхэн бас яг хин хожсныг шүүх байлгүй дээ. Үнэн зөвөр нь. Тэ. Энэ одоо одоо цус гарснаач мэдгүй энэ одоо жоохон бомбогод хавдцсан байгаа. Ингээд дарсан чинь жоохон хүндүрл байгаа юм. Хужирт бөмбөлөгтөөс таныг сэргэнэ. За ингээд би та бүхний төлөө зодлоо. Тэгээд дараагийн илүү лаг илүү амар тулааныг үзхийг хүсчихвэл яг одоо subscribe хий. Subscribe яг одоо subscribe алаан болно шүү манайхаа. Subscribe!